нарны өнлөвтийн ихнэ болсон авын төрөм авганарны сатан төрөд бүгдээрээ сайн сайхан яваарай санан дурсан толгоон цаад сатан манжин жаргаарай Narmin allık uğrin dunte emmin harta dunarmin satın kurdu bu dere sen sakın yavare sanın dursun todağın tad satın mancın jargare Чи өвж тарсан зэнэрни элкийн зандан модод ши элгэрж найгсан ачнарны сатан төрөд бүгдээрээ сайн сайхан яваарай санан дурсан толгоон цаад сатан манжин жаргаарай хүндлэгдэхийн ихнэ болсон аавын төрөл авга нар минь ээ та бүхэндээ уулзсан учирч би ерөөлтэй сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ураг төрлийнхөө нандин хэлхийг улам батжуулахаар энд цуглаад байгаадаа баяртай байна. Ингээд сарааха гармын үр сад бидний уулзсан золгож би энэ сайхан өдрийн үйл ажиллагаад нээж өгнө үү хэмээн Сүвдээгийн Цэдэн бол ахыгаан тайзандаа урьж байна. Сайн гэрчсноо. Сайхан тусгажноо. Би гармын Сүвдээгийн 10 дахь Сүвдээгийн 10 дахь хүнийх нь өвгөнгөө Цэдэн бол гэдэг байна. Одоо бидний аав ээж ахтус амьдралын шаардлага, нийгмийн шаардлагаар амьдралын хэрэгцээ шаардлагаар одоо ингэ тарж утаж амьдрал явсараад энд хүрчээ. Тийм учраас автонэрийнхаа хоорондын холбоог ойртуулахын тулд нэг ном бичих гэдэг нь оролцож байгаа. 2-3 жил болж байна. Тэгээд тэрний улмаар автонэрийн хооронд уулзаж өр хүүхдэд хүссэн хүслийг биелүүлэхэд бол иймэрхүү арга хэмжээ зохиож аваа. Энэ арга хэмжээ бол одоо 2 тудаага болж байна. Энэ бол хамгийн өргөн хүрээнд болж байгаа учраас сэтгэл бол өндөр байна. Тэгээд бидний ах дүүнэр одоо өвдөс бан дээрээс харж байгаа гэж бодчих. Тэр усад баната бидний хараад баясаж өр хүүхдэд минь ингэж уулздаг өдөр байдаг гэж чавлаж бодсон. Тийм учраас тэр өнгөрсөн үеийнхээ усадыг ах дүүнэр аавж дурсаад нэг минутын хүндэглэж үзвэл яасан гэдэг бодлоо. Ингээ босоод нэг минутын хүндэглэж үзчихв.
За мэдвэх юм бол баядын оксаны улсууд байгаа бүгдээр тэгэхээр баядын тухай бид жоохон дурсамжлал хийж бодож байна. Манай баядууд бол маш олон нүүдэлсэн тийм улсууд байна. Күнүүгийн үеэс аваад модон шалыг үй гөртлөг үй дамжин нүүдлийн амьдарчаас улсууд байна. Үндсэн гар нөөс нь болохоор Монголын баян нуурын амьдарчаас юм байна. Тэрнээс нөгөөд энэ Сэлигийн нутагт амьдарч ирсэн юм байна. Тэгээд энэ олон бэлчир гэж байгаа түүхэн дээр бол тэрнээс баруун дэш авахаар Кэрийн баядууд гэдэг байсан. Олон бэлчираас дүүн дэш Кентина завхэрт жидий баядууд гэж улсууд байсан юм байна. Тэгээ Манжаамбаны үед их чуулган гэж юм хуралдаад аймаг орон нутгийн зохион байгуулалт оруулаад тэгээ баядуудыг баян хонгорын заг байдаг төвөн голоор нутаг дааш тэнд амьдруулсан юм байна. Тэгээд тэрнээс овсын нутгаар очиж Хангокгийн ар тогтгийн шил зөөгөө мачны тэр нутгаар нутаг дааш тэнд амьдруулсан төвхтэй байна. Тэр төвхөн үржилт одоо бид нар ингээд байж бидний өвдөөсөөс гарам гэдэг хүн хүнээс эхлээд өнөөдөр хүртэл 148 жил ятаа бид нар туулаад өдөө энэ ингээд хорон суулж байна. Тийм учраас өргөөхтэй таавхан одоо хожим хайтын үед энэ ураг төрлийнхээ холбоог Улаанбаатарчин бэхжүүлж яваасаа гэж одоо хүсэж байгаа. Тийм учраас энэ хожим ирээдүйн хүүхдэд багшсан одоо ураг төрөл шиг ямар хэмжээний улсууд байна. Хүрээнд хэр зэрэг байл гэдгийг ойлгохын тулд энэ арга хэмжээ зохиос юм шүү. Тийм учраас одоо тэр гармын чинь одоо 11 хүүхэд байгаа. Хамгийн том нь одоо согсолтой гэж мачны нодгагийн гэдэг эхнэр байсан. Тэрний дараа лувсан гэж хүн байсан. Манайхан бол бужиг гэж нэрлэдэг байсан. Тэр хүн бол хүрээ хийдэл лам шавдын сууж агаад 30 хэдэн додооны үйд юм хаашаа хэлмэгдэлтэй тэгээд сүмхэдийг нураа хоцсон үе одоо сүмхэдээс оргож тэгээд дүү гүрж аваад очиж амьдэрсэн юм байна. Тэгээд тэнд насан ясд боллоо. Тэнд амьдэрсэн. Тэрний дараа дүүдэж хүн одоо баруун турал байсан. Манайхны ярьдаг нордоо хийж гэж хэлдэг. Нордоо биш. Чулхааны хийж гэж нэрлэдэг. Тэр нэрээр бид нар сонсч байсан. Нөгөөх нь нордоо хийж гэдэг хүн байгаа. Тэрний бас өр хөвгтүүдэд устын тайлахгүй басан тэр нэрээр нь сонсож мэдсэн юм төгтөн байгаа. Тэгээд тэрний дараа нь болохоор Магна гэж хүн байгаа. Одоо санжаа энэ үлзэвэрэгчийн ээж тийм хүн байгаа. Тэрний дараа нь болохоор Кэн гэж гүржав гэж хүн байгаа. Тэр бол одоо манайхан дотор ганц секретэн хүн байсан. Тэгээ арагчаа багшин арагчаадагийн сайн юу хичээ заадаг багшин байсан юм байна. Тэгээ бас тэр үед одоо секретний хэлбэлд хоорон мэхэж одоо дарга сайд бодвол гэж авч яваа. Тэгээд эргэж ирээгүй тэгээд алга болсон. Тийм төвхтэй байлаа. Тэрний дараагийн хөөхтний хатаа төвчин гэж хүн байгаа. Тэгээд нордоо нээж гээд тэрний дараа нь норв жамаахын нээж цэзэн гэж хүн байгаа. Тэгээд тэрний дараа нь хувдаа гэж хүн байгаа. Тэгээд тэрний дараа нь баяр гэж хүн байгаа. Тэрний өргөөхдөд ирцгээс багш гэдэг. Тэрний дараа сүвдээгээд одоо манай арбатхан 11-т нь болохоор өрнөгээд хүн байгаа. Төгжээгээд хүний ихтер ийм хүн байгаа ба.
ийм 11 хүний өр садад үйл залгамжлаг 148 жилийн хугацаанд өдний хүртэл амжиж явсан төвөгтэй юм байлаа. Твайдад нутаг орондоо сүүлийн үед одоо доктортой ажиллаж сүүлийн одоо даяар хитэг эрэм болсон. Одоо хөдөө хотноос сумаас аймагаас улсаас дэлгээ даяар гэж тархал сууршуулсан байлаа. Тийм учраас ургийн мичиг гэдэг юм шалтгаан үүссэн. Тийм учраас хожим хүүхдэд одоо хоорондоо гэр бүл бол янз бүрийн шалтгаанаар өр хүүхдийн одоо гажиг юмд өртгөө гэдэг ийм байдлаас хэрэгжүүлэх нь бол энэ арга хэмжээг зохиож байгаа гэдэгт ойлгоно байхыг тавханд найдаж байна. Ингээд энэ уулзалтын үйл ажиллагаа нээжлэг мэддэгдээ. Тэднэрт баярлалаа. Тэр гарамгад хүн ч бас 3 нэртэй байсан юм. Сарахад энэ хочны юм юм тийм нийтлэг тийм нэртэй байсан юм. Ахын дэс тав хүн өнөөдрийн амгалан айлтгая. Бид нар бол дүүдэгийн хөө гэлгсэнгийн үр саднаар ирсэн байгаа төлөөлж энд манай аавын ах Цэрэн гэж хүн байгаа. Тэдний том охин пагнагч ирсэн байгаа хүүхдүүдэд төлөөлөж. За ингээд манай аавын ах Орч гэдэг ах байсан. Тэгээд тэдний охин Батбаяр гээд охин төлөөлөд ирсэн байгаа. Энэ товчхон танилцуулахад нөхөр хүүхдтэйгээ ирсэн байгаа юм байна. Тэгээд манай аав 9 хүүхэдтэй дүүрээ ирэхдээ 5 охинтой тэгээд том Батбаяр ах маань Увс аймгийн 103 суманд амьдардаг гэр бүлээрээ. Тэгээд том эгч маань Увс аймгийн Улаангомд амьдарч байгаа. 2 дугаар эгч маань Түмэн Дэмэрлэг эгч маань Малчин суманд одоо малаж явах ажиллаж амьдарч байгаа. 4-т нь одоо миний бие Наран цэцэг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Миний доотлын дүү одоо Чандман ирсэн байгаа. Чандман ирсэн түүний доотлын дүү одоо Басан гэж ирсэн. Дархан уул аймагт амьдардаг. Басангийн дүү одоо Тулгаа гэж Увс аймгийн Кэрх суманд одоо малчин залуу ажиллаж амьдарч байгаа. Тулгаагийн дүү Батцогт гээд энд зогсож байна. Дархан уул аймагт одоо мал аж ахуй эрхэлдэг ийм залуу байгаа гэр бүлээрээ. За хамгийн бага дүү маань Дархан уул аймагт одоо хүнсийн үйл ажиллагаа эхлүүлд үйл ажиллагаа явуулдаг ийм сайхан залуучууд, ийм сайхан гэр бүл, одоо ийм сайхан хүүхдэд төрүүлсэн аав ээж байгаа. За сайн мэндчээр өнөөдрийн хурдан цуглын зөвлөхийн баяр хийж байгаа ахын дүүстэй энэ өдрийн мэндийг хүргье. За би дүүнтэйгийн хүү Орших гэж миний охин Батбаяр гэж байна. За Орших гэж миний аав маань 5 хүүхэдтэй, 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. 3 эрэгтэй маань 3-гийн мөнгөсийг 3 ах маань ирсэн. Одоо би өөрийн миний эгч Мексикийн эгчтэй ингээ хоёлаа байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд миний хань болох манай Кэрх сумын өвгөдгийн Дашчин ууран Алтуй гэж миний хань байна. Тэгээ миний охин хоёр охин маань хүүхдтэйгээ ингээд сая ирсэн. Ингээд итгэхэд ургийнхаа баярт хүрэлцэн ирсэн байна. За ингээд ургийнхаа баярыг сайхан үйл ажиллагаагаа сайхан явуулж ахын дүүсээрээ ах дүүгээ өрөг төрлөө мэдлцэх гэж ирсэн 5 хүндээ маш их баярлалаа.
Сайн байцгаана уу? Би та бүхэндээ авганартаа энэ ургийнхаа баярлж илж байгаа та бүхэн төмд баяр хүргэе. Эрүүл сан сайхан бүхний хүсье. Би дүүдэгийн гэтдэг хүн болж байгаа. Хөө сэрэн гэдэг хүний том охин хагмаа байна. Манай бол 3 охинтой байсан. Нэг нь яг хороогийн мен хүсийг үзсэн. Одоо нэг дүүтэйг ингээ байж байна. Тэгээ би өөрөө 9 хүүхэдтэй миний дүү бол 2 охин хоёртойгоо хоёулаа Кирхсумд ажилд амьдарч байгаа. Манай хамгийн бага дүүээс 3 охинтой цөмөрн бас Кирхсумд ажилд амьдарч байгаа. Тэгээд ингээд та бүхэндээ ургийнхаа баярыг сайхан тэмдэглээрэй. Цөмөрөө сайхан танилцаарай. Эрүүл энхийг олж аргалыг хүсье та бүхэнтэйгээ. Би гавгнартаа баяр хүргье. Айгу баяртай байна. Мананота хархандала хоёр дахь охин Магна гэдэг хүний хүүхдүүд бид нар ингээд цуглчаад байна. Би Магнагийн охин Үлзий хоёр байна. Миний ах Санжи гэдэг хүн байгаа. Ирч чадаагүй уучлаарай. Тэгээ Санжигийн хэдэн хүүхдүүд энүүгээр ирсэн байна. Миний ач охин ирсэн байна. За тэгээ ургийн баяртаа хүрэлцэн ирсэн та бүхэндээ халуун баяр хүргье. Ингээд ургийн баяр гэдэг бол төр ёсны баяр юм аа. Энэ улсын баярын зиндаанд хүрэхээр тийм түүхт баяр байдаг байхгүй юу? Ингээд ийм сайхан баярыг зохион байгуулж хийж байгаа Сүвдээ ахыг хүүхдүүд болон дүү нартаа баярлалаа. Миний сайхан ах дүүсээ та нартаа баярлалаа. Эвлэгэн садан ах дүүс минь дээ. Та нар ямар сайхан юм бэ? Та нар гоё харагч байна. Би ийм ах дүүстэйгээ баярлж байна. Би ямар баян юм бэ? Би олон хүн ах дүүстэй байна. Ингээд ийм сайхан өдөр зохиосонд үнэхээр сайхан баярлж байна. Та бүхэнд төх тэнгэр, мөнх тэнгэр биднийг ээж энэ орон нутгийн ард түмний хишиг уян хүртэх ийм сайхан зошион тохиолдсон ийм явдалд үнэхээр баярлалаа гэж хэлье. Аюу шигч маань олон хүүхэдтэй тэгээд одоо хүүхдүүд нь энэ өдөр ирж амжсангүй ямар нэгэн тодорхой шалтгаанаар за Лаангийн мэгч маань ер нь бол уянгалын хуугаас бусд нь нас барсан. Санжаа маань одоо хүүхдүүд нь 8 хүүхэдтэй 7 байна. Тэрнээс 3 том нь ирсэн байна. Эхнэртэйгээ 2 эхнэртэйгээ ингээд Өлзий хоёр эгчтэйгээ аавынхаа хамгийн бага дүүтэй ирсэн. Цэвэн гэж хүн байсан охин бас багш хүн ер нь нэг хүүхдэл үлдсэн. Бусд нь бүгд нас барсан. Тэр хүүхд маань гадаад амьдарч байгаа. За Өлзий эгч маань хамгийн бага нь охинтойгоо хүүтэйгээ ирсэндээ та бүхэнд сайхан мэндчилгээ төвшүүллээ. За та бүхэн талархлаа, баярлалаа. Одоо дараагийн ээж гүржээгүүд хүний өр садууд гарч ирнэ. Хөрөлцсөн та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргье. Гармын гүржээгийн 5 дахь хүүхэд болох орших жанчийн хүүхдүүд ирсэн байгаа. Миний эцэг Сарахаа очид Гармын гүржээ 1907 онд Дөрөв Далайн хааны Ерөөл Баатар байсан хошуу одоогийн Увс аймгийн Кирхсум Өчөөтөргөдийн Чинчи амар гэдэг газар төрсөн. Бага насаа цаваа сэргэлэн ой тогтоо сайта 10 наснда хуучин Монгол бичиг 4 аргын тоо гэрээ сурсан. 1915 онд 18 наснда Улаанбаатар хотод анхны багш нарын курс төгсөж 1916 оны 26 оны Увс аймгийн Кирхсумын баг сургуулийн хуучин Монгол 4 аргын тоо дэлхийн байдлын хичээл зааж багшийн гараагаа гэлсэн. Тус сургуулийг анхны биенэрийн өдөртөл багшаар ажиллаж байсан. Мөн улмаар Увс аймгийн Монголын залуучууд эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга эквилтэгч, орс эмч, таргош, зөвлөх, боолх нарын орчуулагчаар ажиллаж байгаад 1937 оны үед Монгол улсын гэгэрлийн яамд тэргүүн дэвшмээр дэвшин ажиллаж байгаад нас барсан. 1930 онд миний өвөг эцэг Гүржав нь миний эмэг Булцаан бургантай гэр бүл болж 2 хүү төрөж өсгсөн. Том хүү орших, бага хүү жанчуу нар мөн өөрийн төрсөн эгч цогцолдоо
Нас барсанд бол төвний охин Минслийг өөрийн өргөн авч боож усаа. Одоогийн байдлаар Гүржөөгийн 2 хүүхэд орших Жанчуу нарын хүүхдүүд нийлээд 174 болсон байна. Миний эцэг Гүржөө орших нь одоогийн Увс аймгийн гэрх сумд 1931 онд ирсэн. 1939-аас 43 онд баг сургууль зурсан. 49 онд 18 настайдаа гэрх сумын тагийн бол баригадын баригадын дараагаар ажлын гаргаа хэлсэн. 1950-аас 53 онд Овд аймгийн Хязгаарын цэргийн ангид алуу хаасан. 54 онд Увс аймгийн Малчин сумд малын санитараар 1 жил ажилласан. 56 онд гэрх сумд ирж миний ээж чулууны валжаатай гэр болсон. 1956-аас 78 оны хооронд гэрх сумын 1, 2, 3 дугаар эргээд Мамын өрийн дарга баригадын даргаар насаараа ажилласан. 1979-аас 91 онд малчнаар ажиллаж байгаа 81 онд урхан болсон. Миний аав ээж 12 хүүхэд төрүүлж өсгсөн. Нутгийнхан манай аавыг даангаар хож гэж хожтоо. За оршихын Пагма 1957 онд ирсэн 68 настай манай их одоо яг тал харуулсан хүн байгаа энэ арсал дотор сууж байгаа. Дараа нь Зэнцүрэн 59 онд ирсэн 66 настай Цэцгэ 61 онд ирсэн 99 онд бурхан болсон. Цэвжэ 63 онд ирсэн 62 настай энд ирсэн байна. Оюн чимэг 65 онд ирсэн 60 настай. Фэлжир 67 онд ирсэн 58 настай. Самбуу 68 онд ирсэн 57 настай. Зэндэжав 69 онд ирсэн 56 настай. Хөрөгцөг 51 онд ирсэн 71 онд ирсэн 54 настай. Цэрэн Минжин 73 онд ирсэн 52 настай. Отхонгөө 76 онд ирсэн 49 настай. Хамгийн бага Вимсогт 79 онд ирсэн 46 настай ийм хүүхдүүд байгаа. Гүржүү өгтөө Жанчуугийн намтар. Гүржүүгийн Жанчуу одоогийн Увс аймгийн гэрх сумд 1933 онд төрж өссөн. 1941 оноос 45 онд гэрх сумын баг сургууль сурд. 47-оос 50 онд Улаанбаатар боловсролын их сургууль механик инженерээр төгсөөд механик инженерээр 1956 онд ажиллаж байх хугацаанд миний ээж чулууны дашчивтай гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгсөн. 1968-аас 74 онд Увс аймгийн гэрх сумд дийдэлчин моторчноор ажиллаж байсан миний аав 74-өөс 81 оны хооронд Увс аймгийн цагаарган сумд дийдэлчнээр ажиллаж байсан. 1981 онд Улаанбаатарын ТЭЦ 3 дахь цахилгаанд механик цэгт ажиллаж байгаад 93 онд Гавьяаныхаа амралтанд дам гарсан. 2010 онд Улаанбаатар хотод бурхан болсон миний аав Гүржүүгийн Жанчуу чулууны дашчуу нарын дундаас 7 хүүхэд төрж өсөж хүмүүжсэн. Миний эдэн зөв гарам 1967 оноос 46 он хүртэл амьдарч байсан. Миний өвөг эцэг Гүржөө 1907-оос 1937 он хүртэл амьдарч байсан. Миний хамгийн том ах Дамдан дор Жанчуугийн Дамдан дор 59 он төрөөд 2002 онд бурхны оронд очсон. Би өөрөө 62 он төрсөн. Дагима гэдэг намайг миний Чимдэрэгзэн гэж миний төрсөн дүү 66 он төрөөд 80 онд бурхны оронд очсон. Миний төрсөн дүү Жанчуу Саран Туяа 1969 он төрсөн. Одоо бас би муутай гэртээ хэвтэрд байдаг учраас дагуулж ирч чадаагүй. Миний төрсөн дүү од гэрэл одоо энэ хамт ирсэн. Миний төрсөн дүү сод гэрэл маань одоо ингээд бас би муучлах хүндэтгэх шалтгаанаар ирч чадаагүй. Миний хамгийн бага дүү Мөнхбат 79 онд төрсөн. Одоо 46 настай. Миний Саран Туяа гэдэг эмэгтэй дүүгийн хөвөн төлөөлж ирсэн энэ байна. Энэ миний гэр бүл хүн булганы тишиг сумын иргэн. Миний хүү анх 83 он төрсөн. Одоо энэ охин миний дүү сод гэрлийн охин. Олон улсын хэмжээний мастер зэрэгт 1-р зэрэгт уран нуграач. Энэ одоо миний том охины хүү барилддаг усын харцах өсгөрөөдөн шав. Миний отхон охин Цэлмэн Монгол бүжгээр бүжгэлдэг сум дүүргийн юутай цолтой медальтай бүжигч охин байна. Цэлзэн гэдэг хүн бэлэг цэлзэн хоёрын өр хүүхдүүд тэр хүмүүсээ таасны гарч хөвөрж байна. Одоо миний дээд хүнийг нагцх усныг нь болон гэдэг миний нагцхын гаралтай ураг төрлөө мэдэлцэж сайхан өргөн оролцож байгаа та бүхэнд өдрийн амар амгалан нэрвэлийн хийх сайхныг хүсэн яриа. Тэгээд Цэцэн гэдэг манай хөгшөөж
гармын цэцэнгээд цэцний хөө жамаа нуруугээд та нуруугээд манай энэ дэр настайх минь усаас нааш яваад ирж чаддгаа бас сэтгэл нь ирсэн байгаа. Тэгээд нурууихаас бомэрд нь ирж яваа. Тэмэр шагаа бас тэрийн манайхна талын аавын талын бас үргийн баяр дээрээ явсан. Тэгээд усаас өгтөд нь ирж чадсангүй. Тэгээд араараас надад байж байгаагаар би тэгэхэд өрсөөгөө танилцуулаад. Яа. Тэгээд жамаа гэдэг хүн 13 хүүхэд төрүүлсэн 11 нь энд байна. Нэг ихч өвсд байдаг. Тэрнээс устгсан баг энэ хаваар ингээд нутгалдах малчин голдоо мэрэгжилтэй өсөд байна. Тэгээ хамгийн том хүн төрөө гэж би байна. Тэгээд минадаас дэш 6 нэрэгтэй хамгийн том ихч дулмаа бас ирж яваа, хотоос ирж яваа. Бомэрдээ хоёлно. Түүний дараа чи нэг долгор гээд Сэлэнгэ аймагт бас нөгөө хадам талынх нургийн баяр болоод гартынх нургийн баяр болоод явцсан байгаа. Дараагийн нэгч маань Хувс аймгийн Малчин суманд Бадрахын Батхах гэдэг нөхөр Дэлгэр гэж хүн байгаа. Шинэх нэрчээ явсан. Дараагийн нэгч Дээшин гэдэг энэ таг ажилтай. Миний дээдлийн нэгч нөхөр нь гэрүүлийн хүн Батуян гэдэг энэ залуу байна. Тэгээд энэ миний эхнэр Кирх сумын Аврал төрсэн жамингийн Аруунаа гэх хүүхэн байна. За ингээд миний дараачийн нэрэгтэй дүү. Дараачийн эмэгтэй дүү ирэх байгаа юм. Нэвцэгт бас нэг хүүхдийн дайх нэвстэй. Жаман Дижин гээд ирэх байгаа бар жилтэй. Тэгээд түүний дараачийн дүү энэ Галсан намжил гээд цогоо гэдэг маа ихнэр. Эхнэр нь Жавзан сүрэн гээд Увс аймгийн зүүн госомын Адуучин тай гэж байсан. Охин Жавзаа гэж ийм охин байна. Түүний дараачийн Балжин нэм гээд миний эрэхтэй даваа нэм гээд энэ эрэхтэй дүү байна. Баага гэдэг юм аа. Манай бас энэ хавар жоохон зохицуулах голоор айлын ажил хийдэг. Дараачийн энэ Баагагийн эхнэр нь Увс аймгийн Тэс сумын Бачирлын тунгалаг гэж охин байна. Дараачийн дүү энэ Балжин нэм гэж Эрдэнэ очир ирэх байгаа юм. Балжин нэм гээд бас малчин эхнэр нь Увс аймгийн Малчин суманд гаралтай болормаа гээд алдар дээж 2 удантай шинэх нууд нь авсан. Мундаг байна. Эрдэнэ очиргийн нэг манай танхаад нөхөр байгаа киник гэдэг эхнэр хөвөл алга байна. Батнин гэж байна. Хамгийн манай баг эрэхтэй дүү. Энэ бас малчин. Эхнэр нь болормаа гээд бас Увс аймгийн Малчин сумын гаралтай. Ер нь нэг иймэрхүү маягаар л оролцож байна да. Хүүхдүүд ач зээнэр байгаа хоо энэ дөр тэнд дөр бүжигнаад явахгүй байгаа даа. Тэр болгон гэрэлж ирэхгүй. Тэр ерөнхийдөө энэ манайхан нэг үргийн мод гэж нэг юм зурсан юм байгаа. Тэгээд энэ үргийн мод ерөнхийд нь одоо хичнээн хүмүүс. Савар өвтө гармын цэцэн гэж охины үрсэд Норв жамаа гэдэг бараг таних бахоо бүгдээр. Соёлын гавьяас зүтгэлтэн бэлгийн норв Улсын авраг малчин Бэлгийн жамаа гэж 2 хүүхэд төрүүлсэн. 1915 онд Хувс аймгийн Кирх сумын Зээрний гол гэдэг газар төрсөн юм байна. Манай Көгшөөж одоо бид нэр нутгийн хэллэгээр бол Көгшөөж гэж ярьдаг. Тэгээд 1938 онд Норв ахмаа мэдлээд 39 онд манай жамаа мэдлжсэн юм байна. Одоо тэгээд манай бурхан болсон Норв ахмаа Хувс аймгийн Улаан гомоос ирж чадахгүй бас өндөр настай одоо 88 насыг зовлоод бидний буур ахмаа байгаа. Бид нэр саяхан бас аавынхаа ургийн баярыг хийж өнгөрүүлсэн. Одоо хөгшөөвийнхаа ургийн баярыг. Тэгээ бид нар ер нь ургийн ийм мод гэдэг юм хийх ёстой байна. Тэгээд энэ ургийн мод энэ нь бэлэг цэжав. Миний аавын ээж эмээ өвөө хэр баггүй юу? Тэгээд энэ 2 хүүхэд нь ингэж салаадаад энэчнээс ингэж үр хүүхдүүд нь ингэж салаадаад ингээд ач зээ 30 гээд бүгдээрээ л ингээд яадаг юм байна. Энэ Норв одоо 6 хүүхэдтэй бүгд л алуу хийсэн аймагт одоо татврын газрын даргал тэр Улаанбаатар хотод тагнуулын алуу тэр юуны зам тээврийн яамд алуу хийдэг тийм хүмүүс байгаа. Бид нэр жамаагийн нүрсэд нь болохоор хамгийн том нь дулмэгч 30 гаруй жил эрүүл мэндийн газарт ажил эмч хийгээд 30 гаруй жил
ажиллаж байгаа. Ургийн мод ингээ бичих юм бол бид нар их гоё юм болох юм байлээ. Ер нь хим хиндээ санаа авчвал жамаагийн урсад нь болохоор ер нь малчин голдог хүмүүс тэр дулмаа болохоор эмч бусдуулн малчин. За тэгээд манай ах нар болохоор ах хүргэнийх эгч нар болохоор 4 улсын авраг малчин байна. Нэг алтан төлөлийн эзэн тэгээд 2 3 аймгийн авраг байна. Тэгээд 10-аад хүүхдүүдтэй тэгээд малаачийн салбарт бас баггүй хувь нэмэр оруулаад ингээд зүтгээд өөрийнхөө амьдралын төлөө зүтгэсэн ч гэсэн улсын хурлаа бас баггүй хувь нэмэр оруулж явж байгаа шүү гэж хэлье. За тэгээд ургийн баяртай итвэхтэй сайхан оролцоороо. За баярлаа. За ховдогийн хадын төлөөлүүдийг тааснаар урьж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр энд хорон цуглаж ураг удмаа мэдлцгээр ирсэн ах トゥ та нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд гармын 8 дахь охин ховда банди ховда гэдэг хүний өр удмууд ирсэн байна. Ингээд миний ээж 1917 онд төрсэн 3 нас хүртэл өөрийнхөө ээж аавдаараа өсөж байгаад 3 настай нутгийн банд гэдэг хүнд өргөгдөн тэр айлд өсөж өндийсэн ийм хүн байсан. Тэгээд миний ээж одоо 2 охин төрүүлсэн. Би дээрээ нэг эгчтэй иргэдсэн гэдэг хүн байсан. Одоо нэг нутгийн ах дүүнэр бол илдээ гэж гэлдэг тийм хүн байсан. Бараг таних байхаа. Ингээд миний эгч 5 хүүхэд төрүүлсэн. 2 хүү 3 охинтой бүгдээрээ küрлцсэн ирсэн байна. Намайг Ирина гэдэг 1954 онд төрсэн. Бага сургуульд 100% сурж агаад дунд сургуулийг Киргизийн дунд сургууль төгсөж улмаар өөрснөө мэргэжид эзэмшиж улмаар энэ Дархан сангийн ээжийнход насаараа ажиллаж агаад өндөр насныхаа тэтгэврт гарсан. 6 хүүхэд төрүүлж өсгсөн. 3 охин 3 хүйтэй бүгдээрээ одоо энэ küрлцсэн ирсэн байгаа. Ингээд ээж маань 2014 он хүртэл амьдарч 93 насыг насалж одоо бурхны орондоо заларсан байгаа. Бид бүгд хоёр гэрүүлийн одоо 50-аад хүмүүс ураг удмынхаа баярт küрлцсэн ирсэн байна. За манай эгчийн хүүхэд тэгээд одоо 5 хүүхэд байгаа. За том охин Пагам Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад өндөр насныхаа тэтгэврт гарсан ийм хүн байна. Өөрийгөө тань. За дараа нь энэ Балжинэм гэж Дархан сангийн ээжийнход насаараа ажиллаж байгаад өндөр насны тэтгэврт гарсан ийм бүсгүй байгаа. Цэгмэд Дархан сангийн ээжийнход ажиллаж амьдарч байгаа сая одоо тэтгэвртаа гарсан байгаа. Одоо хүү ганц өх гэж залуу байгаа. Дархан төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж одоо Дархан хотод ажиллаж амьдарч байгаа. Бага хүү Араш Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ийм байна. За миний 6 хүүхэд одоо том охин Мэдгмаа гэр бүлтэйгээ ирсэн байгаа. Дарханд одоо багш хийдэг. Дараачийн хүү маань одоо Солонгос улсад ажиллаж амьдрахаар явцсан ирээгүй. Дараачийн охин мөнх цэцэг энэ Дархан сангийн ээжийнход одоо мал аж ахуй эрхэлж амьдардаг. Дараачийнх нь болохоор мөнх туяа хуваарай бизнес эрхэлдэг. Дархан сангийн ээжийнход хуваарай бизнес эрхэлдэг. Баггүй бямб цогт дундгүй энэ бол 5 толгой уурхад ажилладаг. Хамгийн баггүй бямб эрдэнэ 5 толгой уурхад менежер гэдэг ийм 6 хүүхэд бүгдээрээ хүрэлцэн ирсэн байгаа. Баярын өр хүүхдүүд баяр авирвдын өр хүүхдүүд ашцайдар хүрэлцээрнөө. Би бол Гармын баярын Гармын өвгтэй баярын 9 дахь охин Минжээ байна. Манай ээж 11 хүүхдийг өсөж төрүүлсэн. 83 онд бурхны оронд явсан. Хамгийн том эгч бол Нижэд гэж хүн байсан. Бурхны оронд явсан. Дараа нь Мэтв байгаа. Мэтв ах өнөөдөр биеийн байдал нь жоохон өвчлөөд чадаагүй. Дараагийн хүмүүс нь Цэндэ гэж байсан. Өнөр жаргал гэж байсан. Цэнцүрэн гэж байсан. Бүгд бурхны оронд явсан. Одоо би 5 хүүхэдтэй
цогтоо гэдэг миний доотлын дүү. Тэгээд оржмаа ингээд тэгээд манай хүүхдүүдийн ихчих ах нарын хүүхдүүд ирсэн байгаа. Бид нар одоо тэр гарын баярын хүүхдүүд байгаа. Манай эцэг бол хурдан хөхт авир мэд гэж юм байсан. Ээж бол гарын баяр гэж юм байгаа. Манай ах トゥ нэр одоо өнөөрийн 13 хүн байгаа. За тэн дотроос ээжийн төрсэн хүмүүс одоо ээжийн гар дээр өссөн хүмүүс гэхээр одоо хамгийн том тэгээд хонгор малчны бүрүү тэсэн тэгээ мичд өөрийн биес нарсан том охин. За тэгээ метав тавсрын цэндэ минжэ таурмол бие тэгээ миний доор одоо өнөр жаргаад байгаа цэнтрэн гэж байгаа норжмаа гэж байсан. Эндээс одоо бол ерөөсөө яг 4 хүн л байгаа доо. Тэрнээс одоо баг метаха маань ирч чадаагүй би нөвдөд. Тэгээ та бүхэнд энэ ургийн баярын мэндийг дамжуулаарай. Би ингээд би явж байгаа учраас одоо ирч чадахгүй гэсэн тийм юу дамжуулсан байгаа нэмэлтгэлээ. За ингээд одоо манай энд ирсэн хүмүүсээс миний дээдлэгч Минжэ 67 настай нөхөр нь энэ Алтан гэрэл Ус аймгийн давсан яриад та тэрний дээдлэгч Ариун Бат та эдний нөхөр нь мандаа ажиллаа одоо энэ тэр Ариун Бат нөхөр байгаа. Миний доотлоо одоо нөгөө центрэнгийн хүүхд ирсэн байна. Саран цэцэг за өндөр жаргал байна. Өндөр жаргалын хүүхд энэ нара ийм хосод ирсэн. За наваг ургамал гэдэг одоо баярын 10 дахь хүүхд байгаа. Би өөрөө 65 нас хүрчээ. 2 хүүхэдтэй охин байна тууштай. Манай эхнэр Тэсээ гаралтай Янжин долон. Тэгээ Батбаасар одоо 60 он төрсөн. Буян гიშгэн 62 он төрсөн. Фагма 67 он төрсөн. 65 он төрсөн. Нэг талаас байгаа тэр 67 он төрсөн. Ийм 7 хүүхд төрсөн хүн байгаа маа шүтдэг. Тэрний хамгийн том өвгөн хүүхд нь байгаа. Тэгээд өөрөө бол би 4 охин хүүхд төрсөн. Ийм нэгэн айд байгаа. Доороо одоо байгаа нь одоо 6 дүү байна. Ийм усад байгаа. Та манай одоо энэ гэрүүлээс энэ манай шар дээлтэй хүн манай гэрийн хүн байгаа. Та энэгээр одоо манай хэн байна? Одоо харахгүй болохоор Асэдэр байна. Манай хүүхд хэн байна? Бас цэцэг энэ эвсэцэг эвсэцгийн нөхөр нь тэрхэн эр бол бишээ байна. Энэ Эрдэнэ хоёрыг дарааш нь хөргөн байна. Эхнэр нь манай охин гэрэл цэцгээд байна. Хамгийн том охин гэрбүүдээр одоо гараад явсан. Манай зээдэр байна. Энэ амгалын усад байна. Манай дүүнэр өөрөөсөө яваад туслалтаа танилцуулах байхаа гэж бодож байна. Ам бол 7 хүүхэдтэй ач гоч нийлсэн 40 гаруулаа болчихсон явж байгаа. Гурдахгүй хөтө цэрэн жавд усаангийн гэрсамд нутг орондоо одоо нутгтай байгаа малчин. Одоо ам бол зургуулаа 4 хүүхэдтэй эхнэр одоо гэртээ байгаа. Хотод одоо нэг охин нэг хүүхэдтэй мэдэрдэг. 2 залуу хөдөө нутгтай малаа малж байгаа. Сайн байцгаана уу. Энэ ургийн баярт хөрөлцөн хоолоороос хөрөлцөн ирсэн ах トゥ та бүхэнд өнөөдрийн баярын уулзалтын танилцуулгын сайхан халуун мэндийг ерөөдөө дэвшүүлье.
тэгээд армын сүвдэгийн дундгүй батж өргөдөг юм байна. Бид амбул 8-ла одоо 30 нэрний лавэр хөргөсний хэдүүлж 30 хүрсэн явж байгаа юм байна. Тэгээд манай гэрэнхэн одоо усан гэрсэн нэм давыг нь долгорж авдаг. Манай томхөө сацрал хөргөн Наранбаяр одоо ерөө сумд бүдэл ажилламаллаад ажиллаж амьдарч байгаа. Дараагийн энхүү атар төрийн тусгай хамгаалтанд гэр бүл өгөнтэйгээ зүг ажиллаж амьдарч байгаа. Дараагийн бат өргөл Дархуу аймагт гэр бүлтэйгээ ажиллаж амьдарч байгаа. Дараагийн хөөчин Хамбила Тунгалаг өргөн Энхбатар Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Дараагийн Гамбат Дархуу аймагт ажиллаж амьдарч байгаа. Гэр бүлийнхээ хамт Отгон Амгаланбаатар гэр бүлийнхээ хамт Дархуу аймагт ажиллаж амьдарч байгаа. За ийм байна да. Та бүхэнтэйгээ хоорондоо хүүхдүүдэд өөрснийгөө сайхан танилцуулах юм аз авшаанд харсанд танилцж авцгаараа. Би сүвдэгийн 5 дахь хүү байна. Буян гişиг гэдэг. Эхнэр Увсан аймгийн Тэс сумын 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Том хүү маань уул уурхай, дараагийн хүү маань бас уул уурхайд ажилладаг. Дараагийн охин нь номын компанид даатгалын юмд ажилладаг. Ингээд бид бүхэн амьдарч байгаа маа. Би Дархан хотод амьдарч байгаа. Ажцээ хоёр та. Тэрийг малдаг ажилтаа. Намайг одоо Цэрэндоржийн Батцэнд гэдэг. Тэр Цэрэндорж гэдэг нь хайлын хамгийн том нь би. Амбул 7, Ажцээ 5. Одоогийн байдлаар би одоо энэ Сэлэнгэ аймгийн ерөө суманд малаажих хэрхлэн амьдарч байна. За би Цогоотын отгоо охин Цогоотын Жаргал Сүрэн гэдэг. Манай амбул гуруула Цогоотын уран цэцэг манай хамгийн баг дүү. Цогоотын мөнх жаргал гээд манай дундах хэрэгтэй дүү. За манай аав болохоор энэ сүвдэгийн хамгийн баг хүүхэд байгаа. Манай аав алдар туяач байсан. Тэгээд манай амбул 6-лаа 4 хүүхэдтэй. Мөнх жаргалынх болохоор амбул 3-лаа 5 амбул 5-лаа 3 хүүхэдтэй. Уран цэцгийнх болохоор амбул 4 хүүхэдтэй амбул 6-лаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Армын сүвдэгийн гэр бүлээс нийтдээ 26 өрхийн 100 гаруй хүмүүс энэ ургийн баяртаа хүрэлцэн ирсэн байгаа. За баярлалаа. За сайн байцгаана уу? Та нартай өнөөдрийн мэндийг хүргье. За би Увсан аймгийн Хэргас сумаас баг 9 хэд бид цөөхөлөө ирсэн байна. Уучлаарай. За нэг гармын нүрнэгийн 7 дахь охин би байна. Гэрвэл Цэрэндээ гэж байна. Тадаг барш таних байх л да. За ингээд миний ах хувьт гэж би дараачийн нэгт Цэнэ гэж ихч би. Дараачийн нэгт Батцогт гэж би. Түнжин гэдэг ах вэ. Дараа нь өөрөө би Цэрэндээ. Дараа миний отхон дүү хоожин. Ингээд бид 8-аас сургууль байгаа. Ингээд бүгд Хэргасан аж төрн амьдарч байна. За намайг Түнжингийн Баярмаа гэдэг. За Үрнэгийн хүү Түнжин тэдний охин хамгийн том охин байна. За ингээд би нөхөр 3 хүүхдийнхээ хамтаар авга ихч Цэрэндээ ихч. За Цэрэндээ ихчийн хүү Отхон мөнх. За манай үеэл ахын хүү Гамбат нар ирсэн байгаа. Би сүвдээ овогтой Цэрэн даалгарын баг охин Очор хотын Насанбар байна. Чөлөөтөхийн спортоор тасралтгүй 18 жил хичээлж дэлхийн аврах шалралт тэмцээний анхны 4 медаль хүртэж Монгол улсын гавьяа тамирчин болсон байгаа. Тэгээд өнөөдрийн энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулж ураг төрлөөрөө ингээд хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Миний 3 ах 3 эгч ингээд ээжтэйгээ өргөн бүрэлдэхүүнээрээ хурж иж оролцож байгаа. Энэ удаагийн сонголтод эндээс явах зүг Менсэл 90 настай. Хэлжир болон самхүү, оюун цогтой, түнжин гихчлэн хүмүүс ажил амьдралын нөхцөл эрүүл мэндийн шалтгаанаар биеэр очих болцоогүй болсноо дуулгаж байна лээ. Тэгвэл бид сэтгэл зүрхээрээ угсаа гарлаараа нэр намтраараа хизээд хамт байгаа цаашд ч тийм байх нь мэдээж үлээ.
Бага газар суугаа нутагтаа зон олонтойгоо эв найртай байж яс язгуураа ямагт дээдлэн хол байгаагаа ойр байгаа санаж хорвоогоос буцснаа амьд мэд дурсан дуудаж явъя гэж савар уугт сарахаа гармын үр хойж ачцээ та бүхэндээ гэрээс захиас болгоё. Аав ээжээс ачтаа бурхан байдаггүй илгэн саднаас үнэнж анд нөхөр олддоггүй санаж уулзаж учирч урьж дуудаж явъя гэж захий залбирая. Өгн намайг өршөөж үг санааг минь зөв ойлгохыг хүсье. Борлуу дуугд бэлгийн ахмад хүү бар жилтэй сэтгүүлч зохиолч мэрэгжилтэй соёлын гавьяа зүтгэлтэн Норд Мэхийн ёсловоо. 2025 оны 6 сарын 26 Улаангом хот гэсэн байна. Бидний элийн зүг гарам нь 1867 онд одоогийн Улс аймгийн Хэргэс сумын 3 дугаар бригадын нутаг Хөх ам хэмээх газар Малчин ард Цэмбэлийн 2 дахь хүү болон төржээ. Бага насаа эцэг хийхээ гар дээр хүмүүжиж өнгөрөөсөн залуу насндаа мал маллаж, услаатай тариалан эрхлэж, төмрийн дархан, мужаан, нэхмэл сүлжмэл зэрэг ажлуудыг хийж байсны зэрэгцээ тод Монгол бичиг сурчээ. Харуулын цэрэг далав хааж барай зас шаазган хэл мэддэг чадвартай байсан гэдгээ. Сарахаа гармын үр сад ах дүүс та бүхэн минь өнөөдөр маргааш бие биенийхээ галаар зочилж нэгэнтээ илүү дотн танилцж ахмад буурлуудынхаа мэндийг мэдэж илүү ихийг тэднээсээ сонсож үр хүүхэд залуусаа ойр танилцуулаарай гэж хүсэж байна. Нэг нэгнийхээрээ зочилж орж гарцгаагаарай. Мөнгөд сахирн үүлэн хэгээр байсан өрн шиг тархилгэн нууранда золгосоо шүдэн уулан сүн цацлаар дагцаа сүсгэлэн хайрлах миний амин нутагда даза нурараа нутага дагшин зараа нутага дайын далдыртай мэрэгдэр баян нутага давс нутагта жаргал сайдгсан түмэнэ нууралдаргаан бурхан шиг дээрэлсэн омон сүргийнхээ буяндан аллаасаас яртай ирчүүдэн төрийн адма баглаасаа уин хишгээ хайрлаж ивэсэн нутагда даза нурараа нутага дагшинараа зараа нутага дайын далдыртай мэрэгдэр баян нутага давс нутагта жаргал сайдгсан түмэнэ Эрх багын минь сүний үнэртэй нутгаа энгэр дудаахан өвгдөй бууртай нутгаа түүхийн салхинд автан мөрөн зураасаа түгшин жаргалын ерөөс
алсан нутагда далаа нураараа нутага агшнараа мозараа нутага айн далдартай мэрэгдэр бай нутага Монгол нутагта жаргал сайдгсан түмэн мэн айн далдартай мэрэгдэр бай нутага Монгол нутагта жаргал сайдгсан түмэн